Ахмад насны хуулиар ахмадууд жилд нэг удаан хөнгөлөлтөө байнаар аршин совилолд амрах эрхтэй байдаг байна. Гэтэл энэ жил засгийн газрын 2016 оны 94-р тогтоол хүчингүй болсон тул ахмад настанд амрах эрхийн бичиг олгох ажлыг төр хугацаагаар зогсоогоод байгаа юм а. Хөдөлмөр нийгмийн халамж үйлчлэхний ерөнхий газрын тендерт шалгарсан болон эрүүл мэндийн яамнаас магадлан илтгэмжлэгдсэн аршин сувилын газруудад ахмад наснуудыг хөнгөлөлтөд амардаг. Өнгөрсөн онд 1200 гаруй ахмад настан Орхон аймгаас амарсан байдаг. Амралтанд амрах хүсэлтийг Харьяа баг дээр материалаа бүрдүүлэн өгдөг. Одоогоор амрах эрхийн бичиг олгох ажлыг төрөх хугацаанд зогсоогоод байгаачээ. Ахмад настангууд маань болохоор Монгол улсын хэмжээнд 100 гаруй сувилын газарт өөрөө сонголтоор амардаг байгаа. Тэрний 100 мянган төгрөгийг өөрөөсөө 200 мянган төгрөгийг халамжийн сангаас өгдөг. Одоогийн байдлаар 94-р тогтоол буюу тэрэнд нь болохоор хоног хөнгөлөлтийн хэмжээ заасан байдаг. Энэ тогтоол маань хүчингүй болсонтой холбогдуулаад эрхийн бичиг тарааж ахмадуудыг хөнгөлөлтөд амрах үйлчлэгээ зогсоосон байгаа. Яг тодорхой хугацаа зааж өгөөгүй хөдөлмөр халамж үйлчлэгээний ерөнхий газраас чиглэл ирсэн тохиолдолд энэ үйл ажиллагаа хийвэн болно. Эрхийн бичиг тараагдсан хойш ерөнхийдөө 10 хоногийн хугацаанд амардаг. Тэрнийх нь 200 мянган төгрөгийг болохоор нийгмийн халамжийн сангаас 100 мянган ахмад настангаас гардаг. Хөнгөлөлтөө өмнөр амралтын газар амрах хүмүүстээ эмэгтэй 55, эрэгтэй 60 наснаас дээш насны ахмадууд хамрагддаг байна. Харин Эрдэнэт үйлдвэрээс дүүцүүлэх хэлбэрээр чөлөөндө гарсан иргэдэд дээр хөнгөлөлт боломжгүй байдаг ажээ. Хөнгөлөлтөө өмнөр амрах эрхийн бичиг олгох ажил эхлэхээр ахмадууд бичиг баримтаа Харьяа баг дээрх халамжийн мэргэжилтэд өгөх ёстой юм а.